1939 оны дайны галтуунд журмын нөхдөйгөө мөр зэрэгцэн тулалдаж түүхэн гавья гаргасан цэцэг сумын уугуул бүгд найрамдах Монгол ард улсын Гарамгай Баатар Лодонгийн дандрын амьдрал үйлсээ сэтгүүлсэн зохиолч Инхбатын зохиол Мөнхийн гавья түүхэн драмын жүжиг тайзнаа амьлах гэж байна. Энэхүү жүжигийг Ховд аймгийн хөгжим драмын театрын уран бүтээлчид амьлуулан 2018 оны 3 дугаар сарын 1-нд Эх Орончдын баярт зориулан нээлттэй хийж үзэгч олондоо хүрэхээр тоглолтын бэлтгэлдээ оржээ. Түүхэн уран сангаа баяжуулах ирээдүй болсон хүүхэд багчууд болон бүх насны үзэгчдэд түүхэн үннийг таниулж Эх Оронч үзэл хандлагыг төлөвшүүлэх зорилгоор уг жүжигийг ийхүү тайзнаа тавих гэж буй юм а. Энэ жүжигийг сонгож авдгийн учир нь юу вэ гэхээр биднээс залуу хооч үе Эх Оронч үзлэр хүмүүжүүлэх төлөвшүүлэхэд нэмэр болох үндэслэлтэй мөн тэгээд эх орноо хамгаалах тэрний төлөө зүтгэж явсан Ахмад дайчдынхаа баатарлаг үйлсийг хооч үеийнхэдээ ойлгуулах ийм зорилгоо бодлогын хүрээнд ийм зорилгыг бид нэр дэвшүүлсний үндсэн дээрээс энэ бүтээлийг ингэж манай энд байгаа 123 дугаар ангитайгаа хамтраад тэдний бие бүрэлдэхүүнээс оролцоод манай өөрсдийн уран бүтээлчид оролцож ингэж зэрэг их орны сэдвтэй жүжигийг найруулан тавьж байгаа юм л учир юм л байна да. Мөнхийн гавья түүхэн драмын жүжигийг тайзнаа амьлуулахад тухайн үеийн дайны он жилүүдийн дүр зураглал хийгээд уран бүтээлчдийн ур чадварыг бүрэн гаргаж 80 жилийн өмнө болж байсан түүхэн үйл явдлыг тайзнаа амьлуулж чанартай уран бүтээлийг үзэгчдийн хүртэл болгож тавих шаардлага бий болж байгаа юм а. Иймээс уг жүжигийн ерөнхий найруулагчаар Ховд аймгийн хөгжим драмын театрын ерөнхий найруулагч соёлын тэргүүний ажилтан Ариун Жаргал, цэргийн зөвлөхөөр зэвсэг түвшний 123 дугаар ангийн захирагч Хурандаа Болдбаатар, түүхийн зөвлөхөөр тагнуулын ерөнхий газрын чөлөөнд гарсан дэд хурандаа соёл урлагийн их сургуулийн докторант Чин Зоригнаар ажиллаж байна. Энэ дээр болохоор бид нар түүхийн зөвлөхөөр тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан бэлтгэл хурандаа соёл урлагийн их сургуулийн докторант Чин Зориг гэдэг хүний бас түүхийн зөвлөхөөр авч ажилласан байгаа. За тэгээд тэр бэлтгэл цэргүүдийн хувцсны байдал за тэгээд цэрэгжилтийн асуудал энэ бүх зүйлүүдээр 123 дугаар ангийн захирагч Хурандаа Болдбаатарыг бид нэр цэргийн зөвлөхөөр авч ажиллаж байна. За цэргийн ангиас биднэрт одоо энэ хувцс одоо тэр үед ашиглагдаж байсан одоо ашиглагдахгүй байгаа хувцснуудынхаа нөөцөөс биднэрт авч ашиглуулж байна, өгч байна. За тэгээд бусад жижиг хэрэглэлүүд байна. Иймэрхүү зүйлүүдийг бол цэргийн ангийн маань бидэнд маш их тус үзүүлж, маш их дэмжлэг үзүүлж ингэж ажиллаж байна. Жүжигт Мөнхийн гавья гэж үнэн чанартай юу юм гэдгийг үнэт зүйлийн төөрөгдөлд орж бодолсон орчин үеийн нийгэм хүмүүст Гарамгай Баатрын дүрээр дамжуулан хүргэж Эх Оронч бахархлыг сэргээх, ирээдүйд сайн сайханд итгэх итгэлийг бадрааж өгөх чиглэх бөгөөд дандраас гадна Чой басан Пилжээ Жуков Жанжинарын түүхэн хүмүүсийн дүр гарна. Уг жүжигт Ховд аймгийн хөгжимт драмын театрын нийт эрэгтэй уран бүтээлчид хийгээд зэвсэг түвшний 123 дугаар ангийн алба хаагчид гээд нийт 40 гаруй уран бүтээлчид оролцсон тоглож байна. Цаад хэдтэй өгч хэдтэй. Юундэ? Ажлын дараа би өөрөө өгч